Сайн бацгаана уу, энэ 7 өдрийн үзмэгийн том эхэллээ. Манай улс төрийнхэн уламжлал ёсоор сонгуулийн өмнө сонгуулийн хуулинд өөрчлөлт орууллаа. Энэ удаагийн өөрчлөлтөөр том ажиртоор буюу 2008 оны сонгуультай адилхан зарчмаар явуулахар шийджээ. Энэ сонгуулийн хууль бол цаг хугацааны зөрчилтэй асуудлуудыг шийдэж өгснөөр бол нэгдүгээр ач холбогдолтой болсон. Хоёрдугаарт бол цаг хугацааны асуудлуудыг их тодорхой болгож өгсөн. Өмнөх хуулиар бол тэдэс доошгүй хоногийн өмнө гэсэн заалтууд байсан. Одоо энэгээр бол яг хэрэгжих хугацаануудыг бол сараар нь тавьж өгсөн. Жишээлх юм бол товлон зарлах санал авах өдөр тогтоохыг 2 сарын 1-ээс өмнө гэж тодорхой болгож өгсөн. Ойрын хэдэн жилийн хугацаанд Улаанбаатар хот цэвэрлэх байгууламжийн өмхийн үнэрнээс салахгүй байсан мөлий. Тэгвэл одооноос нийслэл хот маань өмхийн үнэрнээс салсан гэдгийг барилга хот байгуулалтын сайд мэдэгдлээ. Тэр бохрын шугамар ирсэн лагийг бол өтгөрүүлэх төхөөрөмж суурилуулсан. Тэр олон жил хадгалсан лаг байгаа. Өдөр болгон тэр картанд хадгалсан лаг байгаа. Тэр бүгдийг бол бид нар 2 жилийн хугацаанд үндсэндээ Японы технологиор бордоо болгосон байна. За ингээд өнөөдөр энэ арга хэмжээ бол бүрэн дууссан. Ерөнхийдөө бол Улаанбаатар хотын өмхийн үнэрийг бол арилсан гэж хэлж зарлахад болно. Мотив хамтлагийн дуучин жижигэ буюу Эрдэнэ 2 харт амтны эргээр баримтлагтаад байсан билээ. Тэгвэл Эрдэнэ 2 саатуулагдаж байх хугацаанд гавтаага оргон зас зэрэг үлджээ. Тэгэхээр энэ дээр манай харт амтны тэмцэх газраас олон нийт хилдэж шүү. Энэ нэг л одоо хэрэглэх юм бол эргээд энэс олдоход туйлын хүндрэлтэй байдаг. Тэгэхээр залуучууд маань харт амт мансуур төрлийн бодис ерөөсө хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэс л бүрэн татгалзах чаддаг хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо холбогдож шалгадаад цог хэмжээний хуулиар шүүхээр яаш гэдэг нийтлээд гарч ирээд дахиад энэ төрлийн гэмтрүүд холбогдож байна. Тэгээ энэ асуудлыг бол цагдаагийн байгууллага шалгаж байна. Ерөн цагдаагийн байгууллагын хараа хяналтаас гадуур зүхтаад мэддэхгүй өнгөрнө гэсэн ойлголт байхгүй. Автаа зүхтсан этгээдийг эргээд одоо дайшлан баривчилсан гэдэг мэдээлэл нь бол үнэ юм. Тэгээ энэ асуудлыг бол ингээд одоо шалгаж байгаа. Одоо тэр хүн бол одоо цагдаагийн хяналтанд байгаа. Цагдаагийн ажилтны эзэн цаг тэр харт амт гэдэг зүйлтэй л нэг л орооцолдох юм бол эзэн нэг өдрөл ингээл одоо шүүхийн хаалга татсан шүү дээ. Тийм сорц залуучууд маань нас орлох зүйлээс бол холхон байгаарай гэдэг дахин одоо цагдаагийн ажлын хувьд анхааруулж илээ. Хотын төв талбай буюу Сүхбаатарын талбайг дөрвөлж дөрвөлжин чулуу тавьжээ. Энэхүү чулууг төрийн ордны зүгээс байрлуулсан бөгөөд хотын дарга мэдээгүй байжээ. Том нь нийтдээ 320 кг-ын жинтэй, жижиг нь 220 кг-ын жинтэй. Хэр оргийн одоо машин бол одоо мөргөж ишээ нэвтэрч авах боломжтой болчиход байгаа. Дээрээс бас Сүхбаатарын талбайнаас зуны өдрөд бол ялангуяа иргэд хүүхэд залуучууд маш их одоо Сүхбаатарын талбайд тоглож нааддаг. Тэднийхээ бас аюулгүй байдлыг бид хангаж байгаа. Иргэдийн аюулгүй байдлыг хангаж явах өрөөнд хийж байгаа зүйлсүүд юм шиг. Бид нар бол наадах чинь одоо ойлгож байна. Төрийн ёслол, залуучдаа хамгаалалт, дээрээс нь иргэдийн аюулгүй орчин, энэ нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор одоо төрийн тусгай албанаас газраас энийг хийж байгаа гэдгийг бол ойлгож байна. Гэхдээ одоо эргээд энийг хэдүүлээ энэ хотын бас нэг энэ өнгө үзэмж, бодомж талбай хоорондын уялдаа холбоо хийц дизайн гэдэг юмтай уялдуулах шаардлага байна. Явгууны зам дээр автомашина байрлуулсан иргэн бурууга хүлээн зөвшөөрөхгүй замын цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа бичлэг олон шүүмжлэлийг дагуулад байна. Одоо Чингэртэй дөрвийн татвар систем үү? Тэгээ энэ явгын зорчигч нар чинь энэ дээр өвөслүүд нь орж гарах нь хаацаа. Тэгээ энэ дээр ингээ машин орох гэхээр бүгд ингээ давхарлаад энэ дандаа тухайн байгууллагын ажилчид энэ дээр тавьчихдаг байхгүй юу? Яг энэ хэсгээс хэдэн машин ачуулж байна. Би ачуулсан. Одоо энэ хэсгээс ачуулах гэдэг дандаа ийм хил амтай хүмүүс ингээ энэ тонгон дээрээс харж яадаг, тавьчихдаг. Одоо та тэр хүнээс асуу. Тэр жижүүрээс асуу. Энэ жижүүр хэлэхэр чамд ямар те та нарын эзэмшлийн газар биш тэр үнийг доромжлох энд бэлээхэн 500 төгрөний зогсоод байгаа. Ийш орж олно. Өдрийн 8000 цагийн 1000 төгрөг өдрийн 800 төгрөгөөр би 8 9 100000-аар тавьдгийг. Тийм байдгүй болохоор би энэ ч тавьдгийг. Би энэ дотор болохоор Ем интерес группт ажилладаг байхгүй юу? Тэгээд одоо манайх чи өдрийн 800 төгрөг энэ зогсоор тавих гэхээр цагийн 1000 төгрөг гэдэг байхгүй юу? Тэгэхээр чин бид нар энэ ч зүгээр энэ ч тавьж л бид нар ажил үргээ гүйцэж байгаа. Бид нар хулгай хийгээд байгаа, худлаа хийгээд байгаа ш ингэж болохгүй ш ард иргэдийг хуулиараа дарамтлаж далаалгаж ингэж болохгүй өгшөн. Чи бол тэгээд одоо бичиг баримтаа өгсөн чинь чи намайг удаас хил амаар доромжллоо. Ингэж болохгүй гэх шиг. Би энэ дээр одоо машин тэгээ одоо энэ дээр тавьсан байгаа миний буруу юм. Хаашаа одоо бүр. Америкийн нэгдсэн улсын хотуудаар 3 сарын хугацаанд аялан тоглолт хийсэн хүү хамтлаг их орондоо эргээрлээ. Аялан тоглолт хийж байгаад өнөөдөр их их орондоо ирж байгаа юм. Мэдээж маш гайхалтай байлгүй яг хуу бид нар
Хойд Америкийн 50 гаруй хот 60 гаруй тоглолтыг хийчихэд их орондоо сайхан үрээд ирлээ. Сэтгэл маш өндөр байна. Бидний одоо би даасан тоглолтууд бол ихэнх нь бас пледэн зарагд дууссан. Дээрэс нь дэлхийн хамгийн алдартай бас нөгөө Хойд Америкийн стадиудад тоглолоо. Тэгээ бидний одоо тоглосон цаг маш эрт байсан мөртлөө асар олон мянган хүмүүс тоглосон. Тэгээ тэр тусгайлан одоо наадмын одоо зохион байгуулж байгаа хүмүүс маш их баяр хүргэж ирсэн. Их онцгой үйл явдал боллоо гэж хэлсэнд маш их урам авсан. Тэгээд Монгол соёлоо төвөөхийн төлөө хүү амтлаг улам их хичээнэ. Энэ 7 хоногийн тренд видеогоор рэпер Big Jig-ийн өөрийн тулж өнгөрүүлсэн амьдралаа дурссан сэтгэл хөдлөм видео орлоо. Нэг нүгэл яа. Нэ хэцүү үе байсан. Бид хоёр ор хоромчгүй тэгэл ингээд яваад тийм хэцүү үе байсан. Тэгээд нөө дуу муу энэ тэнд очиж дуулж мөнгө төгрөг олж чаддгүй те. Тэгээд энэ тэнд хүмүүс дуудаад нэг 20 цаас үгүй ирээд дуулчих. Үнийг би бол явдаг л байсан. Очоод нэг өдөр бүр яг тийм баримттай тохиолдол тийм гэрт идчих жоох юм юу ч байхгүй. Тэгээд хүн дуудаад хорооллын баарнд ирээд 20 цаас нь дуулаад өгөөч гэл тэнгүүт тгийгээл очоод 20,000 төгрөгөөр дуулаад тэгээд гэрийнхээ артлын махны дэлгүүрээс хоньны хавирга төмстэй аваад гэртээ ирээд чанаа шүлэнд нь будаа иж идэл инээдтэй сууж исэн үе байгаа надаа. Надаа ч яг бидэн тийм үе байгаа. Тэгтээ одоо эргээд хардаг байхгүй. Эргээд би их нэртэйгээ тэрийг би ярьдаг. Бид нар чадсан байхгүй. Бид нар чадсан. Бид нар эргээд тэнд очисон ч бид нар дахиад чадна. Тийм. Хамгийн гол нь гэр бүл гэдэг ингээд энүүгээрээ л байгаа. Яг бүтнээрээ л байгаа. Яг ямар ч цаг үед гоёор тиймэрээ л байгаа. Айгу. Яг хүмүүс нэгтэй мэдгүй л дээ ингээд нэг юм гоёор явсаар байгаад ингээд ирсэн гэж боддtiin юм шиг байна. Зөндөө бэрхшээлсэн. 2012 онд ингээд нэг тоглолт зохион байгуулад цүн шатаад байраа банк санхүүгийн барьцаанд, машин банк санхүүгийн барьцаанд. Тэгээ эмээ өвгөндөө ихтер хүүхэд бид дуруу очингуудаа нөгөө барьцаанд байгаа байраа түрээсэлж байгаа хүмүүс. Жилээр нь түрээслээд мөнгөний авчиж байгаа. Тэгээд өрөндөө өгж байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь эмээ өвгөө жилээр нь тэтгэврийн зээлийг авахулчих байгаа. Бүр тэгж бүр брокерч гэсэн тэгж давхарж исэн үе байгаа 2012 онд. Тэ. Тэгээ 13 онд микроны босс киноныхаа ард гарцсан хийсэн 13 оны 12 сар ихэд ташаага толоод ямар ч өргөө болцсон бүх одоо банк санхүүгийнхаа зээлийг төлөд дуусгацсан инээгээл явж ирсэн. 1 мегабайт дата 1 U-point болсон байна шүү. Unitel-ийг хэрэглэгчид 14.15 U-data гэсэн мессеж хэлгээгээд 100-аас 2500 мегабайт датаг тэр дор нь аваарай. U-point. Net U-point megabyte. Net U-point megabyte. 14.15 дугаард U-data гэж хэлгээгээд датагаа аваарай. Unitel. Тратлооныгийн цаг агарын хувьд хүйтний ирж бага зэрэг нэмэгдэж өдрийн дундаж температур хас 14 градус байгаа юм байна. Цаг агарын мэдээг хүргэсэн гантлага байлаа. Энэ 7 оны үзмээгийн тайм их өндөрлөж байна. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай баярлаа. Шинэ жил болох чинь тэгээд топот Монкарт консоны энтриг одоо зарж гин. Тэгээд одоо бяцхан дүүнерт авч өгөөрэй, хүүхдүүдэд авч өгөөрэй 20% хямдрал зарласан байгаа юм билээ. Тэгээд хэрвээ авахыг хүсвэл авахгүй байсан ч болно. Авахыг хүсэх юм бол 77.11 7728 тэг 7728 тэг 7728 тэг уцуу залгаад 20% хөнгөлөлттэй энэ Монкар, Топод, консоны бүгдийг авах юм билээ шүү. Бүгднийг. Мөн шууд цэг комоос татаж аваарай. Шууд цэг комоос захиалж. Тийм, шууд цэг комоос захиалж аваарай. Мөн хэрвээ авахыг хүсвэл шууд цэг комоос захиалж аваарай. Түнэртэй аваараа үнэхээр баярлдаг юм байлээ шүү. Би бас авч өгсөн. 20% яралтай байгаа юм байлээ шүү. Үу, яриад идчихсэн. 170 113 800 авсан шүү дээ. Тогтоод би энэ рофтыг одоо 80,000 төгрөг гэж байгаа бол одоо 20% хөнгөлөөд 60,000-аар авах юм бол боломжтой байгаа шүү. 80%-аас хөнгөлөд яхаараа 60,000 болох. Хэд болох юм? 100-аас 20% хөнгөлж байгаа юм шиг. 20% хөнгөлөх ч юм. За 80-аас 20% хөнгөлөх. 60,000 төгрөг болно шүү дээ чинь. Сая байгаа тий. 64,000 төгрөг болох юм биш үү? Болж гин үү? Наад чи юу юм нэ за? Чи арай топ тавьсан юм шүү дээ.
Харин тийм ээ найзаа.